За тэгэхээр сөөргөөгөө улам өдөөгөөд улам хүндрүүлээд байдаг зүйлийг бид нэр өөрсдөө хийж яадаг. Бидний өдөр тутамдаа хийдэг буруу үйлдэлүүд, буруу зуршлуудтайгаа танилцъя. Тэгэхээр энэ зуршлын хідэн таны амьдралд өдөр тутам давтагдаж байна вэ гэдгээ та бас бодоод дотроо дүгнээд сонсоорой. Тэгэхээр энэ зуршлын манайд сурал зөвлөгөөнүүдийг хүлээж авч байгаа бах. Ер нь судалгаагаар сөөргөтэй хүмүүсийн 60-70% нь буюу ихэнх нь өдөр тутамдаа хийдэг юм буруу үйлдэлүүдтэй, буруу дадлуудтай байдаг. Түүнээсээ болоод өөрөө сөөргөөгөө байнга сэдрээдэг байх нь. За ингээд бүгдээрээ тэр зуршилтай танилцъя. За эхнийх нь болохоор нэг дор хит их идэх, за оройтож холлох. За энийг баг мэдж байгаа байх. Ер нь бол ийм алдаа гаргадаг хүмүүс бол сөөргөн зовёр их мэдэрдэг. Тэгэхээр хүн хоол идлээ, ходоод дүүрлээ. За ингэхэд бол юу болох вэ гэхээр хөвлийн даралт бол нэмэгддэг. Тэгэхээр бид нэр хэрвээ хоолоо хэтрүүлэх юм бол хөвлийн өөрийнх нь байх ёстой даралт нь даруй 2-3 дахин их болдог. Энэ үед яадаг вэхээр тэр улаан хоолойн доотлолт нь байдаг. Ходоодонд байгаа агуулгатхан дээшээ орж ирэхийг хорж өгж яадаг, тусалж яадаг тэр хунигч булчин байгаа. Тэр булчин суларчдаг. Энээс болоод одоодны хүчилтэй холилдсон одоо бидний хоол хүнс тийм ээ дээшээгээ улаан хоолоор орж ирэх магадлал нь 2 дахин нэмэгддэг. Тэгэхээр судалгаагаар юу гэж гардаг вэ гэхээр оройн хоолоо оройтуулж иддэг. Унтахаасаа тийм ээ 3 цагийн дотор буюу цагийн өмнө 2 цагийн өмнө ингээд хоол идээд хэвтдэг ийм хүмүүсийн 40% нь сөөргөөгөө өөрөө сэдрээж идэг. Тэгэхээр бид нэр 21 цагаас хойш идсэн хүнд хоол бол сөөргөөг үүсгэх хамгийн том өдөөгч хүчин зүйл болдог байна. Тэгэхээр та сөөргөн зовир илрээд байгаа бол нэгдүгээрт нэг дор хитрхи идэж хөвлийн даралтай ихсгүй байх, унтахаасаа доор хаяж тийм ээ 3-4 цагийн өмнө оройн хоолоо иддэг байх гэсэн энэ зөв дадлыг өөртөө хөвшүүлээрэй. За дараагийн зуршил нь болохоор бид нэр өөрөө хөвлийн даралтаа нэмэгдүүлээд байдаг. Тэгэхээр бидний хөвлийн даралт ихсхийн хэрээр бидний эзэн хоол хүнс доошоогоо биш дээшээгээ буруу урсгал руугаа орж ирээд байгаа шүү дээ. За тэгэхээр бид нар одоо жишээ нь кофе уух, хийжүүлсэн ундаа уух, за согтууруулах ундаа уух хэрэглэх тийм ээ цаашлаад хитрхи одоо энэ бие барьсан тийм хувцас өмсөх янз бүрийн одоо бүс корсет зүүх энэ болгон бидний хөвлийн даралтыг бол нэмэгдүүлээд байгаа. За тухайлах юм бол одоо бидний улаан хоолойн доотлын хунигч булчин гэж байгаа. Тэгэхээр тэр хунигч булчин бид нар кофе хэрэглэх үед хийжүүлсэн ундаа уух, архит сахтууруулах ундаа хэрэглэх үед бол сулардаг нь батлагчсан. Тэгэхээр хэрвээ та сөөргөтэй байгаа бол саяны нэрлсэн энэ эдгээр зүйлсийг бол хэрэглэхгүй байхыг айлтгахаар хичээх хэрэгтэй. Тэгэхээр кофе уусныхаа дараа зарим хүмүүс дээшээгээ тийм ээ сөөргөдөх энэ байдал нь 30-аас 50% нэмэгддэг гэж үздэг. Тэгэхээр та тэр доотлын хунигч булчингаас судлаж өгөөд байгаа учраас сөөргөн зовирч улам тод илрээд байгаа. Хийжүүлсэн ундаа бол тодорхой ш тэр чинь тодорхой хэвийн одоо бусад шингэнээс илүү хэмжээгээр хий агуулчихсан байгаа учраас тэр нь таны хөвлийн даралтыг, таны биеийн дотоод даралтыг нэмэгдүүлнэ. За энэ нь хүчил дээшээ орж ирэх тэр механик нөлөөг бол үзүүлж байгаа. Тэгэхээр эндээс нь нэмээд бид нар бас бүс зүгээд бариу өмд, бариу бүс тийм ээ бариу хувцас корсет хэрэглээд авах юм бол бид нэр хөвлийнхаа даралтыг улам л нэмэгдүүлээд сөөргөө үүсэх магадлалаа 2 дахин нэмэгдүүлдэг байх нь. За дараагийн зуршил нь болохоор бидний хөдөлгөөнгүй байдал, өдрийн турш хөдөлгөөний дутагдaltaй байх болон бидний стресс бол их нөлөөлж байгаа. За хүн стресстэх үед бол ходоодны хоосрох тэр чадвар нь 30-аас 50% дааширдаг байна. Тэгэхээр ходоодны дотор удахын хэрээр сөөргөө үүсэх байдал улам нэмэгддэг. Тэгэхээр та хэрвээ стресстэй үедээ хоол идэх юм бол таны хоол боловсруулах шүүрлүүд хангалттай хэмжээгээр ялгарахгүй, тэр хэмжээгээрээ таны ходоод хоосрохгүй. Ходоод хоосрохгүй болоод ирэхээр сөөргөө улам нэмэгддэг. Тэгэхээр хэрвээ та бухимдсан тийм ээ стресстэй үедээ хоол идэж байгаа бол энэ та сөөргөөгөө өдөөж ийн гэсэн. Тэгэхээр аль болохоор тайван орчин сэтгэл санаагаа тайвшруулж агаад хоол идээрэй. Ялангуяа сөөргөн шинж тэмдэг илэрж байгаа үедээ бол стрессээ тайлж сурах хэрэгтэй. За нөгөө дээгүүр хүн стрессэх үед бол хүчил ялгаралт нь ихсдэг. Тэгэхээр ходоодны хүчил хэвийн хэмжээнээс ихсэх үед мэдээж тэр хүчил нь таны улаан хоолойг улмал гэмтэн шүү дээ. За ийм тохиолдолд хэрвээ ямар нэгэн байдлаар те хоол идээд одоо та сэтгэл санаа тавгуудсан үедээ хоол идчихсэн байгаа бол ямар арга хэмжээ авах вэ гэхээр аль болохоор босоо суугаа байдалд байгаад тэр хэвтэхгүй тийм ээ хоол нь ходоодны дотроос дараагийн шат болох гэцрүүгээ орох хүртэл нь та босоо барил байх хэрэгтэй. Ингэж өгснөөрөө сөөргөө дээшээгээ үүсэх тэр байдлыг нь бол та дэлхийн татах хүчний үйлчлэлээр багасгаж өгч байгаа. За тэгэхээр би түрүүн хэлсэн те хөдөлгөөний дутагдал энэ бол бидний сөөргөө үүсгэх нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр ер нь судалгаагаар суугаа амьдралын хэв маягтай хөдөлгөөнгүй юм хүмүүсийн сөөргөө 50% хүртэл өндөр байдаг байна. Тэгэхээр та өдөртөө өөртөө таарсан одоо 30 минут хүртэл идэвхтэй дасгал заавал тийм эрчтэй дасгал байх албагүй
ердийн алхалтч байж болно шүү дээ. Тэгэхээр эдгээрийг хийж өгснөөрөө та бас сөргөөнөөс өөрийгөө сэргийлэх, орчин сэргийлэх нэг энгийн арга болж байгаамаа. За тэгэхээр би сая хэд хэдэн буруу зуршлын талаар ярьлаа. Тэгэхээр энэ бүгдийг нэгтгэхэд үзэх юм бол танд аль нь байна вэ? Өөртөө дүгнэлт хийгээд үзээрэй. За хэрвээ нэг нь байгаа бол тийм ээ таны сөргөө баг зэрэг сэтэрч болно. Гэтэл цаашлаа таны саяны хэлсэн энэ буруу үйлдэл зуршлуудаас 2, 3, 4 гэд олон зуршлууд давхардахын гэрээр тэдгээр чинь хоорондоо нэмэгдээд таны сөөргөөг бүр архаг хэлбэрт оруулна. Тийм учраас эдгээрийг өдөр өдөртөө баг багаар багасгах, заримыг нь бүрэн ангижрах ийм байдалд оруулж ирснээрээ та сөөргөөгөөс өөрийгөө хамгаалах боломжтой байгаамаа. За ингээд дараагийнхаа зөвлөгөөгөөр би сөөргөөг багасгах, тэгээд өөрийнхөө амьдралдаа хийж болох маш жижигхэн 5 өөрчлөлтийн талаар ярив. За ингээд удахгүй уулзцгаая. Сөөргөөг эмгүү ангааж сурцгаая.